эсхий түүрхтэн үзүүлж байна. Манайх нэг энэ жил нэг 50 орчим тугал хүлээж авсан. Тэгээд ер нь жилдээ ер манайх ер нэг 40-д үнээс хаана сүүгийн боловсруулдаг. Тэгээд үнэнийхээ сүүгээ айраг цагаан идэ хийгээл тэгэл зах зээлд аваад Улаанбаатар руу нийлүүлнэ. Сүүгээ цэцгийн машиндаал цэцгээ гаргаад цэцгийн шар тус гаргаж тэгэл аруул өрөм зөөхий тэгэл янз бүрийн юм хийндэ манайх. Наач ямар маягтай. Бараад өсчихсэн. Хөө. Асаашны. Нэг Мэйлжэна. Энэ уян. Хөө. За. Туулах гол. Төгчөн хөдлөж арай. Күүтэн байгаа шууд ингэ сариуллаа. Тэр нь халаа. Ер нь тийм малчин бидний амьдрал нь маш их завгүй өглөө уусаад өглөө ер нь нар мандахаас урдл ажил нь эхлэн шидэ бидний энэ чинь тэгэл өдөржин тэгэл ажиллал тэгэл ялангуяа эмэгтэй хүмүүс бол сүй сайд гээл малынхаа ашиг шими сүй цагаан бүтээх сүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гээд бас чамгүй завгүй шидэ. Зуны нөхцөлд бол 100 номер хаврын нөхцөл бол их завгүй байдаг. Манайх ер нь л одоо жилдээ ер нь дор хаяж жил ер нь 50 гаруй өхөр туулдаг. Бараг энэ жил нэг 50-аад өхөр туулсан, 50 гаруй өхөр туулсан. Тэрнээс одоо ер нь 40-ийн саад боловсруулнда нэлээд базааж агаад хот оруулж зах зээлд нийлүүлдэг. Тэгээ яг хөө бид нар чинь хоолоос хэмждэг болохоор бас тэгээд зөх хэмжээнийх нь үн өртгөр борлуулна. Иймэрхүү маягийн сүү авна үнэнээсээ. Энэ одоо 2 үнэний ил сүү байна. Саасан сүүгээ уутлаад савлаад одоо гэрлүүг авч явна. Зилээсээ одоо 2 дахь хувинараа саажин. Ер нь үнэний хүүхэнд бол нөгөө нэг удирчсан жоохон хэд хончсон өрмөр ингээд юугийн гэлэнгийн зөөлдөд асаадаг. Тэгэж өгдөг нь энэ ялангуяа үнэний гэлэн хүүхэн юу яадаг вэ?
Харахад янз бүр болдоггүй. Инээгээ сайхан анх төрж эхэлж байхад нь номдохгүй бол саад ч номдохгүй бол тогшин болчоороо саалгахгүй арай томроод ирчихээрээ саалгадаггүй. Мад. Тэгэл саанда үнэгээ шин төрсөн. Манайх одоо нийт нэг 40 төгрөг санаа. 40 төгрөг саахад нэг цаг 30 минут, 2 цаг баг. Цаг 30 минут баг орчим саанда. Гэхдээ одоо нөхөр үнэ мань нэг их тугуулж удаагүй болохоор бас нэг их саахгүй. Тугуулын жаахан томруулах гээд нэг үнэгээ нэг заавал нэг хөхий юм уу, 2 хөхийг үлдээд сан. За туул гаргаа. Хүүхдүүд ирэхээр манай хүүхдүүд чинь бүгдээрээ л bahar багаас ухраа саам цагаан дагаа хийн бүхэл юм хийн штэ. Хүүхдүүд одоо эрэхтэй манай банд бол өхөр саалцаж өгнө. Йоо. Бана байд ёсонд өхрөө хоод юу яадаг саад номхот саадаг туглын тэгж одоо туглын ихэн туглаа юу авахгүй тохиолдолд бол хоолол тэгэл янз бүр яагаад авахгүй штэ. Хоч. Саалгнаа. Татич. Хөдөр гисчлээ. Чи амын саахгүйс туулцсан гал. Оо. Хөш. Чи дэм өчтө суулгал даа. Тав. Дахиад нэг туулаарчгүй. Эс салахгүй. Та чи үе туулаарсан ш. Тийм. Саадаг хөрнөлөө саахгүй. Гарга. Хөдөр гисгэлсэн. Ha. Toda. Ha. Oh. Ингээд загинсан өхрийг бас ингээд энэ нэмэлтнүүд яхаар нэмэлтнүүд тугуулсан юм. Энэ анх төрж байгаа өхөр шин тугуулж байгаа өхөр. Эхний тугуулт нь жоохон догшин байна. Тэгээд ингээд нонгөрүүлж яаж яах вэ? Сайсрахгүй. Ха. Яахан саад зүгийг авахгүй. Ихсэг өгөөд туглан яга хатаад. Эхэн сайхан нонгостой байраад.
Хөө. Эш. Хөө. Яаш. Хөө. Сагнаад хөө. Ха? Оо. Оо. Тогсон. Хар баалдан туулаар. Харба. Тэ хүйр өгчээрээ тэр. Нэг өхрийн хүйр туулгачээр ав цаалах. Нөгөө нэг аашны. Наатын уу. Болоо. Басан. Одоо ингээл саагаал гэртээ оруулаад сүгээ хөөрүүлээд өрмөө загсаа сүгээ хөөрүүлээ сайхан загсаагаал тэгэл маргааш өглөө нэг их халахаас үрд өрмөө аавна тэггүй бол ер нь өрн цагаад дахиад буучдаг. Өглөө тэгэл Ингээ 6 болсон. 6-аас эрт басна уу нар матхаас үрд басаал тэгэл украс янзлал өхөрмалаа янзлал. Тэг өглөө саана одоохондоо бол өглөө болгон саана. Одоо нөө шинэ туглаад удааг болохоо туглаа тэрвэрүүлэх гээд нэгтэлтэй саадаг аахгүй юм манайх нэг хэсэгтэй. Нэг 10 хоног тусланд орж ирээ нэг 10 хоног тэгэл яг эд өхрийн сүү ороод ирэхээр их сүүтэй ороод ирэхээр л тэгэл нөгөө сүү цагаан идэгаа сайн боловсруулна да. Албан ёсны сүү нийлүүлдэг компанитай байсан. Одоо нөгөө нэг зах зээлээс яахан холбохоор гэсэн болохоор тэгээд тэр нарантууд 2 морийн дангууны сүү цагааны хүмүүс өгнө. Тэгэл сумын төвдөө бас зарна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За. За хот цэвэрлэнэ. Ингээ хусах юм ахаа дөө. Баг захын ингээл одоо Өхрийнхээ хотоо цэвэрлэг байдаг ш хураг шингээ бор. Тэгээ одоо тугалдаа явах уу? Аа. Тэгэн. Тугална хаана яваа? Тоодод энэ модны хаж байгаараа. Тэр сүүдэрт байна уу? Танаа хонь хаашаа бэлдсэн? Манай хүн. Ах нь хонд явцсан уу? Тий. Бодын шашаа гаргах юу? Тэр мөнөө тэр нэг аманд хэдэн хонь байсан? Тэр айлын хайнаахаа. Тийм үү? Хөдөө гоё гоостой тий? Гоё. Нэр унах гоё. Аа? Нэр унах гоё. Мөр унахар гоё. Урд мөр унах уу? Үгүй. Үгүй юу?
Танаас нь зуны даалгавар малгар өгч гэж өгөх багш нь. Өгнө. Өгөө. Аха. Ямар даалгавар өгсөн юм? Одоо болохоор 6 дахь ингэж орохоор болохоор сагс тоглоод бэлбэл тоглоо сайн сурж ирээ гэсэн. Тэгсэн үү? Аа. Сурж байгаа юу тэгээд? Одоохондоо тэгээд хэд хоногийн дараа гарах юм. За. Өөдөө мондөг байшаа тэгээд одоо ингээд ээж авдаа туслаасаа. Хөдөөний хүүхдүүд ч гэсэн ярих юм байхгүй. Энийг цэвэрлэхгүй байхаар яадаг вэ хандаа? Мал бас тэгээд орж ирэхэд бас тэгээд хотон цэвэрхэн бол их малыг баярлах гэж байгаа шүү дээ, тий? Ингээд байхсах ингээд юм аягаад ингээд хөдлөөд ирсэн. Хүний бие өвчин ирүүл болж юм байхгүй ш. Нөгөө хөдөлж хөшиж өгөхтэй гэдэг хөгчүүд хэлдэг ус үнэ. Эмээ өвөө хоёртойгоо байхдаа бас ингээд ерөөсөө нэг 20 жилийн хамтад ингэж өссөн шүү дээ. Манай өвөө мөн их гараар Монгол гэр хийдэг арьс сураа үлддэг юм байлаа. Тэгээд өмнө маань өгдөн 40 гаруй үнээс хаана. Тэгээд тугдлын нэвлэгийн хөл нүцгэлтэй. Тугал моолчны хөл мөдөн дээр гიშгэн. Тэгээд нөгөөдөөс ихтэй үзэж таарна штэ тэгээд. Тэгээд хөл мөл даарна. Намрын цаг үе. Тэгэн гоц намраас гутлаа өмсөлөхгүй. Тэгэхээр дөнгөж шээс үнэний юун дээр хөлөг болоосаа зогсдог байлаа. Тэгээд 4 цаг босоод үнэгээ саасаа. Тэгээд үнэгээ саажчих чинь манай хөвшөөч ингээд нэг одоо тооглоно гэдэг л сайхан нэг дуу аялна. Ер нь малчин төмч үнэгээ саажчих тэр малынхаа сэтгэлийг гондохгүй тул сайхан тооглол тээ. Тооглоно гэдэг нь яг одоо тоогоо яг нэг малын одоо нэг номхруулж байна. Малынхаа сэтгэлийг одоо тайлбарлуулж байна гэсэн үг. Тэгээд нөгөө хотыг цэвэрхэн байх хэрэгтэй. Мал ингээд бэлчээд орой ирэхэд нөгөө хотон цэвэрхэн байвал мал их баярлж байдаг. Хүн ингээд нөгөө нэг ээж аав өглөө гараад нэг ажилдаа бол орой гэр зовон бахад нөгөө бас л уурлахтай л адилхан. Ер нь бол тухайн малчин айлыг хотоор нь морин уяагаар шинждэг байсан гэж хэлдэг хөч тээ. Тэр айл бол ингээд дөрөв мартаас өглөөд ингээд хотын нэг тойрол харчдаг байсан гэж. Ям тэр айл тэр хотод маш цэвэрхэн байдаг гэж. Тэгэхээр нөгөө тэр буян ерөөсөө тэр малын буян тэгж сайхан хүндэлж малаа хүндэлж яг л хүншгээ бодоод тэр хотоо цэвэрлдэг байсан юм. Хөлс гарч гоё юу? Өстө гоё байна. Яа надад яваад ирж байгаа шиг байна. Танаа хон хаана явна? Энэ доор хошоо доор явчихсан. Тэр үү? Тэр доор харагдаж байгаа. Тий, одоо энэ шагаа шиг багсрал харагдаж байгаа шүү тий. Энийг энэ дээр ачих юм тий? энэ дээр ачаад тайл. Тийш асах юм биш. За ажилд орсон л юм одоо. Хаврын хөрзөнг тэгээд нөгөө түлээ мүлэнд хөрзөнгөөр ташаа машаа явчихдаг тий. Заачуу нөгөө өвхний арсаар нэг шилдэг байсан тий. Ингээл завгүй л үзээд байдаа тий. Ерөөсөө малчин хүн 1000 мэрэгжлийн эзэн гэдэг чи одоо тэр 1000 ч одоо нэг нь одоо энд явж байна. Тийм ээ. Зуны цаг үед мал гарчлага
бас өөр байна. Өвөл өөр, дөрөв өөр шүү дээ. Удирдал өөр. За 5 шуум мал байвал 5 өөр арчилгаа явна. Адуу нэг өөр, хөхөр нэг өөр, богмал нэг өөр, бодмал нэг өөр гэж явна. Бүгдөө адилхан явахгүй өөр гоё. За. Хай том ноосуудын хойно одоо харих цаг болж байна уу? Одоо болж байна. 6 сарын 23-нд. 6 сарын 23-нд чинь миний төрсөн өдрийг бас. Яг миний төрсөн өдрийн хонь яргадаг. Одоо 23 хэзээ болж байна? Маргааш шөнө. Маргааш тэгээ 100-ны яг дунд цаг. Дууны дунд цаг. Өнөөдөр 6 сарын 22-нд чи яадаг өдөр үлээ? Нар босдог өдөр үү? Аа? Одоо нар ингэж буцаж байна уу? Өчтөр. Одоо ингэж нар босч байна. Энэ голч 2 айлаар орж чадаагүй 100 дуусчих нэг үе. Амрын ажил хийх. Өвлийн бэлтгэл. Ястэн тэгээд авын жил болж байна. Одоо исгэ хийх. Исги хийхдээ нэг уламжлаараа мороор ширээ татдаг. Райндер ахгүй. Оо, таварчлаа мал. Боцроо. За ингээд одоо цэвэрлээд шүү дээ тийм ээ. Тугны гашиг бас цэвэрлэн тийм ээ. За сураг таргал сайхан тусч гинэ үү? Хэддгээр ангөө? 5-5 дахь. За том бол ямар хүн болох вэ мэрэлтөө? Эмч бол. Эмч болно. Оо за наш аавын цууч. Ашиг. Камер дугаар. Эмч болно гэж тий. Тийм нэг нэмч болно л. Эмч болоод хүн болгоныг гоё эмчлэн тий. Хүнийг эрүүл байлгана гэдэг их том буйн шүү. Тий. Тийм шүү дээ. Тэгж одоо хүнийг эрүүл болгоно гэдэг бол их сайхан. Одоо тэгэхэд сургууль амарцсан гоё байгаа ч тий. Суманд яаж доктор байранд байна уу? Үгүй. Балдаж. Аа за. Доктор байранд яаж өөрөө чи байхгүй гэсэн юм уу? Байрны хүрэлцэхгүй юм уу сургуулийнх нь? Гэ нэг хам ээжийн ах нь л ахаа болохоор Аа, манад ойл гэсэн үү? Аа. Одоо сургууль амарцсан өдөр ирэл ингээл мал малах тий. Эрдэнэ номынхаа үлийг нүүдлийн соёлтойгоо хамт ингээд сурах тий. Өдөө гоё юу? гоё. Сайхан тий. Тугуул шиг харуулаа ээжи одоо туслаад. Хожим нэг өдөр тэгэл ахын дууд чинь энэ чинь тэгэл одоо бас л том буй шүү дээ тий. Ээж авахын сайхан өвгдийнхаа бүрийг манаж аав ээжийнхээ сайхан уйныг үргэлжлүүлж Монголын сайхан бархах л болсон энэ сайхан нүүдлийн соёлоос хайрлаа авч явна. Хажуунд эмч болно гэж байна. Эмч болно. За ажилдаа гарах байлаа. Одоо хоньныхаа басыг түүидэ тий. Энэ ширүү арахыг хүлдээгүүл энэ болно. Орохчгүй юм байна. Эртгийн ажил авраачаад эртгийн шиг Монгол гэрийнхээ сүүдрийг гуцаж ирээдээр явах. Ер нь тэгээд хаалунд халж хүүтэнд хөрж яадаг үлээ. Мал төвлөг шүү дээ тий. Хэзээ ширүү арахыг хүлээнэ гэдэг ерөөс ажлыг хойш тавьдаг. За энэ нэвтрүүлгээнд дамжуулаад нийт өдрийнхөө зэн болондоо энэ өдрийн мэндийг хүргээд ажилд нь их амжилт гаргахыг хүсээд эрүүл энх хамгаалан байх болтугай гэд ерөөё. За баярлалаа. Сайхан ирвэл Монголынхаа ард түмэнд оршгэ. Хүрээ.
Хүрээлэгчийг сайхан уучтаас. Тэр хүний сайхан хэлсүүг гараа энерги тий. ингэж хүрэгдэг гэж байгаа ш тэрээс. Тэр уул ус хураа гэдэг нь. Тэгж олон түмэнд нь одоо хүрэж ирээд. Энэ нөгөө үгс үсэг гэдгийг чи ингэж хүрж идэг. Тийм ээ? Сайхан хүндэл гэдэг. Тий. Зааны сайхан айдуу барьж таагуураа. Ахын унтж гэнэ үү? Аа. Унтж гэнэ та нар. Манай хүү байхгүй. Ийшээ нэг хондоо уснахаа. Аа. Танах хондоо уснаа. Тий, хүргэн. Тааш хэдэн хүүхдтэй лээ? 3. Манай 3 хүүхэдтэй. Тий, энэ баг нь 2 охинтой манайх. Тэгээд одоо бид хоёр одоо саяхнаас эмээ уусан. Зэт уусан тий. Аа. Харин хүргэн охин ирээд ихэд хонж байна. Аа за. Тий, амралтаараа ирээд. Залуу. Тий. Одоо хөдөө мал нэгээ тий сайхан залуу. Амралтаар ажлын яваар. Монголынхаа нийт ард түмэндээ, малчин түмэндээ. Монголынхаа нийт ард түмэнд нэг сайхан айдуу барьж сайхан. Зааны сайхан нэг бадгийг сайхан ингийн нэг аяа явж. Тэгэл ажил руу гараа да. Модон таюурлах хорвоо үежсэн эжиндээ хон бороо зөө хоёрын ухаруу жөсөсө эжиндээ газар холлосон хон намбэртиж харагдах юм галушун банхан ха таниран дулмар болох юм аа. За хорээ. Хорээ. Гаулуусаа сайхан уураш. Монголын ард түмэндээ сайхан. Өөрийн хотноос айлгуу сайхан дууга одоо хайрлсан. Гялалаа танаа гэрүүлт. Танаа аав ээж одоо аль нутаг вэ та яа? Увс аймгийн Тэсэм харьяат тий. Юу малчин хүмүүс байна уу? Одоо манай дүүнэр дээр байгаа ээж. Оо зэ. Эрдэнэт. Эрдэнэт. Эрдэнэт одоо 70 гарцсан байна. Ахчи аав ээж нь. Манай аав ээж одоо удаж гэнэ бид нарыг баг багт. Оо за. Тий. Мурхан мус. Мурхан болсон. Аав маань бидээс 2 дахь хүүхэд гарч байхад бурхан болсон. Аа. Тий. Би энэ байхгүй сүнсэн мөхөл байд. Тий. Хүүхдийн гэр дээрээ тэгэл өнөөдөр бас ингээд харж л байдаг Харж байгаа хаа тий. Тэгээд одоо сайхан сүү цагаагаар өгөөд Тий. өвдөөс Аав маань өстө бидний намайг зүгээр ингээл ажил хийхээр миний охин өстө төгсгөлийн харж л юмыг нэгт нэмба хийгээрэй л гээл. Амар тийм сути загтаг тийм сургаалч хүн байсан надад. Хүн гэдэг юм чинь ерөөс мөнх биш шүү Тийм. дээ. Хизээ нэгэн цагт ярин ээж аавынхаа тэр туус амьдралууд нэг л туулдаг. Тийм ээ? Тийм. Энэ амьд яваа насандаа хүн болсон сайхан эвтэй байж. Би нэг хайрладаг. Тэр хайрыг уунд нь харуулах тийм. Тэгвэл хайрлал одоо хүндлээд явах хэрэгтэй тийм. Тийм. Мөнх амьдарч байгаа юм шиг эд байж руу шунаж бас болохгүй. Үр хоош үр хүүхэдтэй сайхан ирээдүй сайхан амьдрал сайхан мөрийг л уйныг л үлдээ. Одоо буруу зөрүү явуул тэгээд одоо үр хүүхэдтэй маш их буруу зүйлийг үлдээж байгаа байж Тийм. шүү. Ганц амьд яваа наснаа л тэгээд ер нь зөвл явах хэрэгтэй юм шиг байна. Би бол одоо тэгээд өөрийг бол төгс ухаантай, төгс мундаг гэж бол хизээ шилэхгүй Монгол хүн байх гэж одоо ерөнхийдөө суралцж энэ Монголынхаа өв соёлыг тойрч 8 настайгаас 80 настай буурд хүртлээр нэвтрүүлгээр уулзаж тэр хүмүүсийнхаа амьдралын нэг хэсэгт танилцж тархим нь цэнэглэгдэж явна шүү дээ. Тэгээд телевизийн нэвтрүүлэгт намайг орох уу гэхэд би болоогүй байна л гэт.
Би өөрөө бүрэн боловсруулах хэрэгтэй. Бүрэн Монголынхоо 300 гаруй сум багуудыг тойрох хэрэгтэй. Тэрснийхаа дараа би нэг ядаж нэг хүн нэг юм асуухад те өөр тэр аймгийн тэр сум яс заншлаа мэддэг болсон байна гэж. Тэгж одоо нөгөө Монгол ахуй соёлтойгоо ингэж одоо малчин айлд нь очиод танилцж ингэ явж яана гэдэг. Одоо би анхны хаваас юг цэвэрлэе. Тийм ээ? Одоо эн чинь тэгэл Монгол үг соёл шүү дээ. Тийш. За нөгөө үг ихтэй өхөр бүр хооллоо. За ажилдаа гараа. Та одоо цагаа дээр юм хийх гэж байна. Тэг н одоо тогоогоо тавина. Тий, тэгээд Одоо хадуунд явах юм уу? Би одоо Тааш одоо руугаа яваад их ч цагаа дээр гэлнүүг ажиллаж. Би ч хотлын угаа цэвэрлэх үү тий. За.